Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвхийг хэрэгж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явсуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана сонсогчдоо. Манай өнөөдрийн подкастын дугаарын зочноор Unread Media-гийн гүйцэтгэх захирал Бацайхны Бацаяа оролцож байна. Зак нэрээр нь манай сонсогчид сайн таних бах. Зак сонсогчид маань өөрийнхөө тухай танилцуулахгүй юу? За, сайн байцгаана уу. Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд яг хөө миний нэрийг хэлчихлээ шүү дээ. Намайг Бацайхны Бацаяа гэдэг хүмүүс голдуу Зак гэж дууддаг. Тэгээд ерөнхийдөө илүү стартап entrepreneurship тал дээр одоо 14 оноос хойш нэлээд ажиллаж байгаа. Тэгээд яг одоо бол Unread Media гэдэг компани гүйцэтгэх захирал хийж байгаа. Тэгээд яг энийг 15 онд бид нэр гурлаа хамтран одоо байгуулж исэн. Тэгээд тэрнээс гадна Aris Publishing гэдэг бас нэг жижигхэн publishing-ийн компани байгаа. Тэгээд хүмүүс бас Батуу Digital гэдэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бас компанитай байсныг 19 он хүртэл байсныг бас хүмүүс мэдж байгаа. Тэр компани байгаа хэвээрээд гэхдээ яг би өөрөө оролцоогүй болсон гэх юм уу да. Тийм байгаа. Тэгээд өөр бас жижиг сажиг тиймэрхүү одоо стартап маягийн юмнууд бол бас би тиймэрхүү юм хийгээл явж байна да. Entrepreneurship гэдэг стартап гарааны бизнес гэх монголчууд орчуулж яриад байгаа тий. Иймэрхүү одоо ажлын онцлог юу гэдэм бэ? Яагаад одоо яг энэ төрлийн ажилд successful стартапуудыг үүсгэн байгуулад ажиллаад явсан хүний хувьд яг энэ ажлынхаа онцлогийн тухай яриач. Яг хоо гарааны бизнес гэхээр нэг талаар бол яг угаасаа л дэлхийд даяар бас айгүй тренд болж байгаа зүйлүүдийн нэг шүү дээ. Угаасаа одоо бүх юм технологи суурьтай болж байгаа. Тэрийгэ дагаад бас айгүй олон одоо жижигхэн улс орон болгонд юм инновацийн гэх юм уу бүтээгдэхүүнүүд юмнууд оролдлогууд айгүй хийгдэж байгаа. Тэгээд тэр нь яг амжилттай болж чадах юм бол ямар нэгэн байдлаар гарааны бизнес ч юм уу те яг юм бодтой revenue үүсгдэг юм болоо явдаг. Тэгээд яг миний хувьд тэгэхээр бас мэрэгжлийн онцлог бас давхар байгаа л таа. Тэгэхээр би монголчлох юм бол бүтээгдэхүүний дизайн гэх юм уу те. Тим чиглэлээр бас магистр хамгаалсан. Тэгээ Монголд ирчээд бас ганц хоёр ажлын оффер ч гэсэн байсан. Тэгээд юмаа одоо нөгөө хийх ёстой юмаа хийх гэхээр бас нэг болж өгөхгүй те. Нэг юм бас нэг жоохон юм юу үсэдсэн багхгүй. Gap үсэдсэн багхгүй те. Миний хүсэж байгаа юм яг available байсан юмнуудын оронд. Тэгээ яг нэлээд бодож байгаа. За ерөн зүгээр өөрөө юм эхлүүлээд яваад үзье. Тэгээд яг 14 онд тэрнээс өмнө яг Монголд New Media-гийн газар ажиллаж исэн. Гэхдээ магистр хийж ирчээд 14 оноос бол тэгээд жижиг юм стартапууд эхлүүлээл явж байгаа л да тий. Тэгээд яг стартап ч өөрөө бас айгүй сонин юм шүү дээ. Хэцүү. Ер нь бол нэг талаар хэцүү, нэг талаар айгүй одоо сонирхолтой, цугаатай. Нөгөө талаар их юм бол бас одоо юу гэх юм ямар ч улс оронд ийм жижиг компаниуд те жижиг дунд компаниуд бол бас аюу чухал үүрэгтэй байдаг гэж бол боддог. Тэгэхээр зайлшгүй байх ёстой юмнуудын л нэг л дээ. Тэгж л бодож байна. Одоо яг нөгөө starting from the scratch гэдэг шүү дээ. Бүр яг оргуу хоосноос эхлүүлж байгаа шүү дээ. Энэ ажлыг тэгээд яг одоо олон танигдсан өөрийн гэсэн тодорхой байр суурь хэрэглэгчтэй үр дүнгээ үзүүлсэн ийм successful startup би одоо яг оргуу хоосноос өдийг хүртэл бий болгож босгоход хүнээс яг ямар шуухан хүч хөдөлмөр ур чадвар мэдлэг туршлага шаарддаг бол одоо яг ирээдүйд нэг юм өөрийн гэсэн гоё стартап эхлүүлчихье гэж бодож байгаа тийм залуучууд хүүхэд залуус зөндөө байгаах. Ямар скил дээрээ төлхөө анхаарах хэрэгтэй юм тэр. Миний бодлоор бол нэг амар скил гэдэг ахаас илүүтэйгээр юу юм шиг санагдчих ш. Зүгээр юмны нэг ард нь гардаг гэх юм уу эцсийн үздэг чадвар л айгүй чухал юм шиг санагдчих. Түүнээс одоо юу гэдэг амар лаг одоо юу гэдэг нөгөө скилтэй hard skill одоо яг юмнууд нь сайн тий soft skill чухал мэдээж. Гэхдээ одоо зөвхөн яг скил дээр суурилсан гэж хэлэхэд бас айгүй хэцүү гарааны бизнес. Тэгэхээр юм эхлүүлсэн бол нэг дуусгаад мухарлаа тайдаг тий нэг хэлсэн бол хэлсэндээ өртдөг ч юм уу тий. Тим чадрууд айгүй чухал. Тэгээд бас төсвөр төвчээр ер нь л нөгөө тэнгэр шиг бай гэдэг шүү дээ тий. Ер нь айгүй тийм төвчээрт дууж жохон байж ижил ард нь гардаг юм шиг санагдчих. Тэгэхгүй бол тэгэл стартап ч нугас тэгэл амар олон проблем байгаа. Тэгэл хүнтэй холбоотой ч асуудлууд, хүн олдохгүй ч асуудалтай. Монголчин бас яг үнийг хэлэхэд боловсон хүчин гэдэг талаас яах юм бол мэдээж мундаг залуучууд зөндөө байгаа. Гэхдээ бас тэр талаасаа хэцүү. Тэгэл бөөн проблемууд байгаа. Одоо жишээ нь корона гэл тэгээ энэ жил бол амар баг алжлах واخхой. Тэгэл
there's nothing you can do. Тэгэл төвчөртэй ингээл заард маарандаа гэл явахаас өөр аргагүй. Тэгэхээр би бол хамгийн түрүүнд толгойд орж ирж байгаа юмнууд л энэ хэдлээ. Тэгээ яг энэний ардаас бол яг скил орж ирнэ ер нь бол. Тууштай байдал, дасан зохицох чадвар гэсэн юм байна. Одоо нөгөө сүүл баг нөгөө AQ гэдэг юу лээ, adaptive intelligence тэгэнгүүт чинь тэр чадвараас амар чухал байгаа байхгүй. Одоо entrepreneurship гэдэг энэ ажил одоо үндсэн ажил чинь болж штэ тий. Одоо менежмент хийдэг, стратеги төлөвлөлт гаргадаг, project management хийх чинь одоо үндсэн ажил чинь болж байна. Сайн дурын ажил оролцоо хоббиныхаа тухай жаахан яриач. Америк төгсөгчдийн холбоонд 2 терм одоо хуулиар сонгогдоод сайн дурын term юм уу тий. Ажиллаж исэн гэсэн. Тий. Би Маса Америк төгсөгчдийн холбоонд байсан. Тэгээд 2015 оноос 18 оны сүүл хүртэл байсан. Тэгээд 3 жил хагас ч юм уу те. Тэгээ яг хуу Монголд 14 онд эргэж ирчээд зүгээр бас мэдээж одоо юу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр сурцсан. Тэгээ тэгэнгүүт чинь бас ямар нэгэн байдлаар эргэж бас өгөх хэрэгтэй. Тэгээд тэр зорилгот маань нийцж байгаа бас газар юу вэ гэхээр угаасаа ойлгомжтой. Тэгэл яг Америк төгсөгчтэй холбоол байсан л та. Тэгээд бас бид нар чинь нэг хэд хэдэн төслүүд хэрэгжүүлсэн. За тэрийг бол нэх амар дэлгэрэнгүй яриад явах баг л сайт майт дээр нь бүгдэн дээр нь байж байгаа. Гэхдээ яг хоо миний өөрийн зүгээр дотроо нэг айгу одоо proud явдаг юм нь Масагийн одоо хэрэглэж байгаа лого би хийсэн байхгүй. Тий, тэгээд зүгээр шинжилж Америк Монголын далбаатай. Тий, өмнөх нь яг нэг жоохон хуучирсан байсан. Тэгээд би яг тэр шинэ одоо брендингийн би ч юу одоо манай Батуу дижитал те гартаж хийж исэн. Тэгэхээр тэрэнд бол мэдээж айгу proud байдаг. Тэгээд тэрнээс гадна нөгөө Дэлхийн эдийн засгийн форумд ирэх Global Shapers нийгэмлэг байдаг. Тэрэнд бас би 2017 оноос хойш байгаа. Тэгээд 2018 онд ч бас нөгөө lead гэдэг хөтөлбөр байдаг шүү дээ. 2018 оны Америкийн одоо lead хөтөлбөрт бас оролцож исэн. Тэгээд нөгөө lead төгсөгчтэй холбоо гэдээ бас байдаг шүү дээ. Тэрэнд бас харьяалагдаж байгаа. Тэгээ сүүлд гээд их юм бол би нөгөө Ramsfeld Fellowship гэдээ бас байдаг. Ramsfeld Fellowship-ээр яваад тэгээд Ramsfeld-аас нөгөө нэг Kamka буюу одоо нөгөө Howaz, Kafkazтэй тэр одоо бүсийг Kamka гэж нэрлэдэг байгаа байхгүй. Kamka Media Board гэдэг одоо яг тэр орнуудын Ramsfeld Fellow-уудын одоо медиа төлөөллүүдтэй нэг юм борд шинээр байгуулагдсан. Тэрэнд Монголыг төлөөлөөд бас орсон байгаа. Тэгээ яг нэг иймэрхүү юмнууд бол хийж байгаа яг volunteer талаас бол тэгээд гэхдээ яг Масад ч одоо тэгээ 3 жил болсон 2 удаа нэг үйлраад тэгээд ерөнхийдөө бол одоо яатсан байгаа. Яг нөгөө board member биш болсон байгаа. Тийм тэгээд lead дээр одоо айгу гой төсөл санаачилж хэрэгжүүлдэг шүү дээ. Лид хөтөлбөрт оролцогчдод өөрсдөө нийгмийнхаа сайн сайхан тусын тулд яг ямар төсөл хөтөлбөр дээр өөрөө оролцож байсан бэ хөтөлбөрийнхөө хүрээнд? Би 2018 оны Unemployment and Poverty Alleviation гэдэг нөгөө ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах багийн гишүүн бохгүй. Тэгээд бидэд болохоор бидний хийсэн төсөл маань болохоор ажилд ормоор байгаа, ажил яг одоо actively яг хайж байгаа хүмүүсийг шалгаруулж аваад залуучуудыг тийм шалгаруулж аваад тэгэнгүүтээ internship хөтөлбөр хийгээд яг ингээд нөгөө хамтрагч байгууллагуудтай ингэж тарааж байрлуулад intern хийлгүүлээ. Тэрнээс өмнө болохоор бид нар яг тийм нэлийн intensive сургалт зүгээр яг ажлын байран дээр юу хайд одоо employer чинь юу хайд юм бэ тийм сургалт хийгээд тэгэнгүүтээ тэрний дараа яг internship газруудад ингээд internship байдлаар хуваарлж өгөөд тэгээд тэндээс бас яг ажиллаа олсон хүмүүс бас байгаа. Тэгэхээр team төсөл та нар өөрсдөө менторлж байсан гэсэн үг үү тэр? Мэдээ сурагч багш нар байсан. Бид нар өөрсдөө менторлсон. Дээр нь бас гадны менторууд ч байсан. Тийм тэгээд нэлээд интенсив сургалт. Тэгээд бүр орон нутгаас бас залуучууд ирээд тэр бид нар яг нэг фандинг бас босгоод тэгээд одоо юу гэдэг хотод байрлах зардал мардлыг энэ жишээлбэл бид нарт хаасан байхгүй. Тиймэрхүү. Гэх мэтчлэн ганц нэгээс нь дурдвал тиймэрхүү төслүүд бас байгаа тийм. Хоббиныхаа тухай өөрөө чинь би одоо нэг бестселлер бук орчуулж ирснийг бас сайн мэдх юм байна. За баярлалаа. Хоббиныхаа тухай ярихгүй юу? Хобби гэхээр яг ном орчуулах яг нэг талаар хобби нөгөө талаар яг юу юм л та ажил юм л та би ч нөгөө Aris Publishing гэдэг publishing байгаа. Тэгээд шүн гээд ном орчуулж исэн. Тэгээд яг манай Aris-ийн нэр дээр бол одоо нөгөө Elon Musk-ийн biography тэгээд Sheryl Sandberg-ийн нөгөө Lean-ийн гэж баахан номнууд бас бий. Тийм тэгээд
ном орчуулах яг хоо зүгээр л бас юу юм л да, нөгөө нэг эргүүлж contribute хийх одоо effort-уудын л нэг юм л да. Зүгээр бас Монголд миний анзаардгаар бол нөгөө амар их номнууд гарч байгаа. Тэгсэн мөртлөө яг алиг нь унших хэвээр, алийг нь хаях хэвээр ингээд жоохон ийм нэг ийм яц юм шиг саармаг санагдаад байхгүй хүмүүс ингээд хаамаагүй жоохон тех гэдэг. Тэгэхээр бид ерөнхийдөө бол ашигын төлөө их ном орчуулдаг. Тэгээд яг хэрэгтэй агуулгууд бас орхигдоод ах шиг харагдаад идэх тий. Тий, хэрэгтэй агуулгууд айгүй хаягдж байгаа. Дээр нь ингээд жишээлбэл хүн уншсан болгондоо итгээд иж болохгүй шүү дээ. Одоо жишээлбэл гадны жоохон үнэлгээ муутай ном байлаа гэхэд хүмүүс тэрийг аваад амар одоо гэлж чухам энийг уншиж ийн гээл нэг стори хийгээл нэг тиймэрхүү юмнууд Монголд айгүйх байгаад байгаа байхгүй. Зарим номнуудын бол ингээд зүгээр хайчмаар тийм юмнууд айгүйх байгаад байгаа юм шиг санагдтiin. Тэгэхээр зүгээр хүмүүсийг яг унших ёстой юмнуудыг бас уншаасай. Одоо жишээ нь шүнчин жишээлбэл одоо Америкт гэхэд 10 жилийн 12 жилийн гэх юм уу. Одоо хүүхдүүд заавал уншсан байх ёстой гэж одоо яадаг те. Намын жишээлбэл дурдаг дэлхийн маш олон оронд бестселлер болж исэн. Тийм. Тэгэхээр нэг тиймэрхүү номнуудыг бас унших ёстой юмнуудыг уншаасаа гэсэн үндсэн дээр аривсыг бас хийдэг хгүй. Ер нь бол нэг амар ашигын төлөө хийгээд идэг юм бол байхгүй. Нийгмийн хариуцлага. Тэгтээ яг мэдээж эрэг ингээд нөгөө хасахтай байгаад байж болохгүй. Тэгэхээр балансаа барайл тэгэл тиймэрхүү л гэсэн. Яг өөр хобби гэдэг юм бол тэгэл зөндөө юм байж болно л тоо. Одоо жишээлбэл би фенсинг хичээлдэг байсан. Тэгтээ гимтэл аваад тэгээд одоо бол яг тийм competitive fencing бол хичээлэхгүй байгаа. Тэгээд сүүлийн үед гэх юм бол энэ зомби 5 богд яваад нөгөө малчин өргөл рүү гарсан. Тэгээд ерөнхийдөө бас уулын спорт жоохон сонирхоод байгаа. Тэгээд санснаар болох юм бол нөгөө эх жил ч юм уу тэрний дараагийн жил ч юм уу Монголын нөгөө хамгийн өндөр хүүтэн өргөл гэж байгаа шүү дээ. Тийшээгээ гарах бас хүсэлтэй байгаа. Тийм тэгээд өөрчлөх юм бол яг аялах айгуу сонирхолтой, зураг авах айгуу сонирхолтой. Тэгээд одоо өөрч юу байгаа лээ. Ер нь бол айгүй л их юм сонирхдаг шүү дээ. Тий. Хүмүүс яг одоо ажил мэргэжил хоббигоо их гоё баланслуулж харагдаад идэг. Суугаа ажил хийдэг хүмүүс илүү спортлог тийм хоббитой ч байдаг юм уу тий. Тэр бас их чухал байх тий. Амжилт гаргахад одоо. Тий. Үгүй яг уу би бол одоо амар баланслж чаддаг гэж хэлж чадахгүй л дээ. Одоохондоо бол тэгтээ хичээж байгаа. Тэгээд ямар ч байсан хийж байгаа ажил маань айгүй сууж байгаа юмнууд их байгаа учраас бас нэлээд тийм аутдор юмнууд хийх сүүлийн үед аяг хүсэлтэй болчиход байгаа тий. Тэгээд аутдор гэх юм бол яг уу одоо загсанд явах ч үт юм уу те эсвэл ууланд авирах ч үт юм уу одоо тиймэрхүү юмнууд бол бас нэлээд сүүлийн үед сонирхоод байгаа. Гэхдээ яг бүр ан ман гэж дипэрч яриад чадахгүй л байна. Түрүү ярьлаа шүү дээ. Америкийн нэгдсэн улсад Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр сураад ирсэн гэд Fulbright-ийн тэтгэлгээр сурсан. Тий, Fulbright-аар явсан тий. Энэ Fulbright-ийн тэтгэлэгт хэр удаан бэлдсэн бэ? Яг яаж бэлдэж, яаж энэ хөтөлбөр шалгарч ирсэн одоо яг одоо step by step процессынхаа тухай яриач. Fulbright гэдэг юм бол би нэг жил хагас болсон баха. Шалгарах хүртлээ. Тийм. Гэхдээ хаанаас анх сонсч вэ? Яг Fulbright-ыг баг мэдгүй хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хамгийн анх бол хаанаас сонссноо сайн мэдэхгүй байна. Тэгвэл яг наатаханда apply хийгээч гэж яг бүр ингээд айгуу тийм толгороо тоншсон хүн гэх юм бол манай анкл байсан л та. Тийм. Тэгээд манай анкл одоо тэг чинь би тухайн үе чинь 11 онд байхгүй. 11 онд яг үе чи apply хийгээч одоо чиний юу ч одоо олигтой өр бүтээлгүй ингээл яваад тах юм те. Тэг жоохон өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаараач гэж манай анкл бас чи яг бай тэгээд тийм тэгээд тэрийг бас яг нэлээд хүлээж аваад тэгээд ер нь бол яг тэгэл Fulbright чинь юу шүү дээ ойлгомжтой grad school учраас GRE эсвэл GMAT өгч таарна те заавал одоо TOEFL-ийн оноо байж таарна гэл хамгийн энгийнээр гэх юм бол тэгэнгүүтээ хоёрдугаарт гэх юм бол яг зүгээр нэг юм ерөнхий байдгал чиглэлээр сурахыг бас хүсээгүй л дээ одоо юу гэдгийг зүгээр яг business administration ч юм уу те эсвэл одоо юу гэдэг зүгээр finance ч юм уу яг тийхгүйгээр бас арай жоохон бүр юм нарийн specific чиглэл байвал бас нэгдүгээр chance маань айгу өндөр болох бах. Ягаад тэгэхээр жишээлбэл би MBA-д үзэж байгаа хүмүүс амар олон байх нь ойлгомжтой. Эсвэл finance-аар үзэх хүмүүс амар олон байх нь ойлгомжтой. Тэгэхээр өөрийнхөө сонирхолтой үндэслээд бас айгу тийм specific чиглэл хайсан байгаа. Тэгээд трийг олцоод тэгээд дээр нь мэдээж эрэг IBT те тэгээд GRE эднэрээ бас нэлээд бэлдэж байгаад өгсөн. Тэгвэл би бол амар лаг өгсөн гэж бас хэлж чадахгүй. Тэгвэл ямар ч байсан хангалттай хэмжээнд өгөөд оноогоо 11 онд бэлдэж эхлээл тэгэл азарч их юм уу юугаарч их юм уу 12 онд явж таарсан юм байна да тий. 12 оны 7 сард явж ирсэн тий.
тийм наривчилсан одоо мэрэгжил сонгосон гэдэг чинь шүү дээ тий. Мгм. Яг тэрийг яг яаж сонгосон бэ? Мгм. Бакалавра ямар чиглэлээр төгссөн бэлээ? Миний бакалавр чинь болохоор яг IT management Менежмент тий. гэж явдаг байхгүй. ааха. Гэхдээ ерөнхийдөө IT тий IT суурьтай. Гэхдээ одоо IT бүтээгдэхүүний менежмент яах вэ тий тэр тал руугаар бас арай илүү фокус гэсэн үг. Тэгээ яг би чинь тухайд одоо new media одоо ч гэсэн байгаадаа одоо эрхэс гээл хүмүүс тэр нэрээр нь айгуу сайн мэдэх бах. Тэгээ тэднийх чинь нөгөө одоо чинь бүтээгдэхүүнүүдээ бүгдийн тус тусны компаниуд ерөнхийдөө баг болгоцсон байхгүй. Тэгээд тэр new media гэдэг компани 2010 онд байгуулагдаж хахад би хамгийн анхны 3 хүнийх нь нэгээр бас орж ажиллаж исэн байхгүй. Тийм тэгээд бид яг тийм нэг IT суурьтай бүтээгдэхүүнүүд дээр айгүйх ажиллаж исэн гэсэн үг. Тэгээд яг тэрэн дундаас би анзаарч байгаад за ерөнхийдөө яг ингээд бүтээгдэхүүний менежмент за окей болж байна. Гэхдээ энийг зүгээр дараагийн түвшинд нь гаргуул ер нь алстаа хэрэгтэй юм байна. Ягаад тэгэхээр угаасаа л бүх юм технологи суурьтай болж байгаа. Гэхдээ зөвхөн ингээд coder developer байх is not enough. Тэгээ би яг амар код бичээд ирсэндээ биш л те. Зүгээр ерөнхийдөө тэгэхээр дараагийн түвшний юмнууд энэ гэж яагаад нилээн ухаж жагаад тэгээд ерөнхийдөө бол human computer interaction яг миний мэрэгжил бол тэгж явдаг байхгүй. Хүний компьютертэй буюу юм дижитал бүтээгдэхүүнтэй интеракт хийж байгаа бүх юмд apply хийн гэсэн. Тэгэхээр монголчлохоор айгүй төвөгтэй болчиход тийм. Тэгээд яг зүгээр шууд бүтээгдэхүүний дизайн хийсэн баг ойлгомжтой байдаг байхгүй. Тэгээд тэр чинь болохоор одоо яг гадны бүтээгдэхүүнүүд ингээл нэг хэрэглэхэд амар өвтэйхэн ч юм уу те. Тэгэл нэг ялгаа байдаг шүү дээ. Ягаад Apple-ийн бүтээгдэхүүнүүд жишээлбэл юм үнцэнтэй мөртлөө юм амар минимал мөртлөө юм байгаад байна те. Тэр мөр чинь бүгдээ яг бүхэл бүтэн яг миний мэрэгжлийн бүхэл бүтэн департамент ажиллаж байгаа л гэсэн үг байхгүй те. Facebook гэхэд ягаад одоо манай аав ээж нар ашиглаж чадаад байна те. Тэгэнгүүт чинь хүн болгонд тийм тэр чинь зүгээр нэг юм зүгээр нэг дизайн хийгээд суух биш. Тэр чинь цаана айгүйх нөгөө cognitive psychology гэж ярьдаг нөгөө хүн мэдээлэл яаж хүлээж аваад яаж боловсруулад эргүүлж тэрийг ашигладаг бай тээ cognitive psychology тэгээ behavior тэгэл одоо тэгэл айгүй олон зүйл байдаг л да user observation bla 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 тэгэхээр ер нь айгүй сонирхолтой санагдаад тэгээ энэ чиглэлээр apply хийсэн. Тэгээд luckily тэгээд тэнцсэн. Тэгээд тэгэл магистрийн хичээл ирсэн дээ. Тий, ер нь бол Fulbright-ийн сэтгэлгээр Америкт тэгэхээр 2 жил сурсан гэсэн үг үү тий? Тий, магистр 2 жил. 2 жил. 2 жил гэж юу яалаа би чинь 5 семестр сурч таарсан юм байна. Тэгэхээр 100 семестрт магистр хамгаалсан байхгүй. Яагаад тэгэхээр миний дипломны манай багш юу нэлээд хатан хүн байсан л та. Одоо нэг Portuguese American. Тэгээд өөрөө immigrant. Тэгээ ерөнхийдөө нэлээд тийм шаардлага өндөр тавьдаг. Тэгээд би чинь дипломо баг 3 дахиж биччихийж нөхрийн шаардлаганд нийцсэн бохгүй. Одоо за болж гин окей тэгтээ ахиж бич. За эн чин болж гин окей. Тэгтээ одоо яг юу гэдэг native speaker-үүдэд уншихад бүр ингээд smooth болго гад ингээд. Тэгээд 3 дахь бичээд 3 дахь бичсэнийг өөрөө редакторлаад ардаас нь ахиж яг native speaking редактораар ахиж редакторлуулаад тэгсэр байтал 100 семестр л орсон. Диплом бичиж төгссөн юм биш үү? Диплом бичиж төгссөн. Research хийж. Ягаад тэгэхээр нөгөө минийх Master of Science degree. Тэгэхээр science degree авахын тулд заавал research хийх хэрэгтэй. Тэгээд би чи research хийгээ баахан судалгаа бодиттой бүтээгдэхүүний concept хийгээд тэрийгээ бүр яг ийм actual бүтээгдэхүүн болгоод тэрийгээ бодиттой хүмүүс дээр одоо нөгөө судалгаа хийгээд тэгээд за би ийм таамаг төвшүүлсэн ийм бүтээгдэхүүн хийгээд тэгээд ийм хэрэглэгчнэр дээр туршаад за амжилттай болчлоо гэдэг. Тэгээд 173 удаа юм бичиж ийж төгссөн байт юм аа. Нилийн зовоолсон тийм. Ер нь ном бичсэн. Өстө нөгөө болт хэрхэн хатаагдсан гэдэг шиг. Тэгсэн тийм. Хүмүүс ингээд Америкт одоо сурахаар явхад зарим нь одоо 2 жил бол хангалттай гэж үздэг. Зарим нь одоо 1 жилийн intensive хөтөлбөр тамагадаад ирэхэд болно хангалттай юм үзэж нүд тайлан сурна тэгээд эртхэн ирээд Монголда карьераа бодох хэрэгтэй ч гэдэг зарим нь удаан сурах хэрэгтэй ч гэдэг одоо би бол удаан сурах нь надад бол илүү байсан 2 жил бол надад үнэхээр хангалтгүй санагдчихсэн тэгээд ер нь удаан сурсан л та чиний хувьд 2 жил ямар байсан бэ яг одоо Америк явах гэж байгаа хүмүүст урт хугацааны сургалтын дээр идэм үү богинон дээр идэх юм уу бас бакалавраар
явах уу магистраар явах уу гэж маш их хүмүүс Мгм. асуудаг л да. Бакалавр мэдээж 4 жил учраас маш их давуу тал болох нь. Тэгээд насны залуудаар эрдэм сур гэдэг. Гэхдээ тэрийгээ дагаа бас зардал мөнгө илүү өндөр болоод ирнэ. Магистр болохоор бүр 1 жилээс интенсив хөтөлбөрөөс эхсүүлэл бас боломжууд байна. Тэгэхээр ямар сонголтыг хийвэл зүгээр идэх юм бол чиний бодлоор? Миний бодлоо яг өстө нөгөө хүн болгонд л янз бүрэлтэй. Ягаад тэгэхээр тухайн хүний нөгөө карьерийн план юу вэ? Нас нь ямар юм те тэр чинь одоо ингээл жишээлбэл 40 төхөө явж байгаа хүн бол гяс явчаад ирэх нь өөрт нь хэрэгтэй те. Тэнгүүт залуухан одоо над шиг 20 эдтэд явсан бол урт байх тусмаа зүгээр ч юм уу те. Гэхдээ яг миний бодлоор бол миний яг personal бодлоор бол нэгэнт яг тэр оронд очиод тэр орчинд байгаа бол аль болох одоо их юм абсорб хийж ирэх нь л зүгээр шүү дээ те. Тэгэхгүй бол 1 жил интенсив гэдэг чинь ер нь бол хичээлийн эсрэг ирэх байхгүй. Түүнээс биш яг ингээд нөгөө тухайн орны culture те тухайн орны яг lifestyle хүмүүс тэр болгоныг ингээд бүрэн ойлгож чадсан уугүй юу гэдэг чинь бас дараагийн асуудал шүү дээ те. Тэгэхээр бас нэг л явсан юм чинь зөвхөн юм сурах бас айгүй чухал биш гэж би бол хувьдаа бодож байна. Яа тэгэхээр юм сурах нь чухал. Гэхдээ юм сурахаас гадна тэр чинь тухайн орон гэдэг чинь бас шал тустай юм байгаа шүү дээ. Тэгэхээр трийгээ бас давхар ойлгож иж ирэхгүй бол зүгээр яг үнийг хэлэхэд Америк сурсан гэсэн мөртлөө яг Монгол чигээрээ байж идэг нөхцөлд бол бас байдаг шүү дээ. Одоо муухагаар хэлчихэж магадгүй гэхдээ те одоо би тэн Чикагод гээл нэг ах хүүтэй таарсан 10 жил болцсон гэсэн мөртлөө тэгэл те зүгээр таг Монгол ах хэврээл явж байгаа байхгүй. Тэгэхээр чин бас хэрвээ тэгж гэх юм бол яг хүн шүүмжилж байгаа юм шиг болчихмоо. Тэгвэл нэгэн л тэнд очисон юм чинь бас тэ ингээд нэг юм түүх соёлтой энэ чинь бас хүн чинь нэг юм авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тий би бол тэгж бодож байна. Тий нэхгүй бол тэгэл зүгээр манайхан ч нэг очичвол би болохоор ингэсэн байхгүй. Манайхан ч очичвол ингээл нэг заавал монголоор рүүмейтлэл ч юм уу ингээл нэг амар комфорт хайгаал явчих юм шиг надад санагдтыг. А би болохоор угаасаач би нөгөө сургуулийнхаа түүхэнд магистр авсан анхны монгол хүн л дээ. Ер нь бол тий би нөгөө яг уу ер нь бол хөдөө. Гэхдээ би Iowa State University-д сурч ирсэн. Тэгээд яг уу Америкт бол мэдээж топ 100-ийн нэг. Тэгээд хамгийн гол алдартай юм нь Aerospace Engineering-ээр айгүй алдартай сургууль байхгүй одоо Elon Musk-ийн намтар номон дээр хүртэл манай сургуулийг төгссөн хүмүүс тэр одоо SpaceX-т нь нэлээд өндөр юутай байдаг гардыг. Тэгэхээр яг тэр чиглэлээр айгүй алдартай. Тэгээд угаасаа Iowa ч 96% одоо цагаан мууж те. Тэгээд Аз цөөхөн ерөнхийдөө diversity яг сургуулийнхаа кампуст бол гайгүй. Гэхдээ ер нь in general бол тийм байхгүй. Тийм тэгээд би очичвол тэгэл ерөнхийдөө шууд заавал одоо Америк хүнтэй л roommate болно. Тэгээд хүмүүс Монгол ч юм уу заавал Аз ч юм уу гэхгүйгээр ерөнхийдөө айл болох uncomfortable байж болох юмнууд руу л явсан. Тийм тэгэл нэг проблем байхгүй л байхгүй. Тэгэл аягүй сайн найзууд roommate-ийнхаа хормонд хүртэл очивол ингээл. Тийм тэгэхээр аль болох тийм комфорт хайхгүйгээр тэгээ зөвхөн бас сураад ах биш те бас нэг юм culture юм хумаа сайн ойлгож авах нь аягүй чухал болов уу гэж би бол хувьдаа бодсон. Тэгээ би чинь бол зарим хүмүүс бол нөгөө тэтгэлгийнхаа мөнгөийг амар сэвэлж мэвлээлээ тийм. Би бол сайхан ингэж байгаа л ярьсан шүү дээ. Ер нь бол те experience юу вэ? Яг юм сурж байгаа. Гэхдээ plus experience байх хэрэгтэй те. Тэгэхээр академикээс гадна те одоо маш олон төлөөр юм байх хэрэгтэй шүү дээ. Тийм тэгэхээр тэгж бодвол мэдхгүй Лас Вегас заагуулсан юм ч юм уу тэгээд тий IELTS нөө тий боломжоор л явсан тий тэгээд нэлээд хэдэн мужаар явсан шүү одоо Upstate New York-аас ахуулаад яг New York City-гээс ахуулаад тэгэл Лас Вегас Portland тэгэл бла бла мэдгүй ер нь бол нэлээд явсан тий хойшоо Minnesota Mount Rushmore хүртэл явсан за 2 жилийн дотор тэгвэл их юм амжуулж сургуулаа төгсөө диплом бичээд аялаад тий боломжоор хийчихсэн тий яг Америкт сурж байхад ингээл энэ л хамгийн хэцүү байсан. Энэ юмд би арай илүү бэлтгэлтэй байсан болоосаа гэж бодож исэн ч гэх юм уу тий. Альсвал одоо хамгийн одоо азтай, завшаантай, баяртай мөч гэвэл юу байсан бэ? Яг уу амар challenging үнэхээр challenging санагдчихсан юм. Би бол одоо American grad school-ийн төвшөнд юм бичнэ гэдэг чинь амар өөр төвшний юм байгаа даахгүй. Ер нь бол үхтлэн уншаал үхтлээ бичин те. Ер нь бол явдаг гол процесс нь л тийм шүү дээ те. Тэнгүүт чинь яг унших арга барил суугаагүй, бичих арга барил суугаагүй гар очсноо бол аюусаа ойлгосон. Тэгээ тэр бол аюу чаленж юм байсан. Ялангуяа эхний нэг семестр бол аюу хэцүүсэн. Яг ингээд унших юм уншиж барахгүй.
Тэ яаж унших арга барилаа сайн мэдэхгүй тэгэл бүх юм ингээл нэг бүрчлэн үг бүрчлэн уншныг бол ус амжихгүй гох. Тэгэл нэг зөвхөн уншсан бичсэн нөхөр байх юм бол тэр чинь амар хэцүү те. Тийм тэгээд бичих талаас ч гэсэн тэгэл 7 хоног болгоно гэл баахан хэсэг өгчдөг. Тэгэл нөгөөдхийн бич дуусахгүй л бол тэгэл орвоо шүү дээ. Гэхдээ нэг жоох хүчийг бичээд ээж болохгүй тэр чинь grad school-ийн эсэ гэдэг чинь өөр төвшөнд. Тэгэхээр тэрэн дээр айгүй чаленж юм байсан. Тэгээд боломжоор айгүй их одоо тэгэл citation гээл бас л хэцүү шүү дээ. Тэгэл яаж яхад тэр чинь амар олон төрлийн citation байгаа APA, Chicago bla bla гээл те. Тэгэнгүүт чинь аль citation-ээр нь бичих юм гээл тэр чинь тэрүүхэн хооронд эхний нэг семестр бол grad school-ийн төвшөнд бол бас л зовж байгаа байхгүй юу? Ер нь бол тэр бол айгүй чаленж юм байсан. Ер нь бол бичих арга барил за одоо юу гэдэг юм манай grad school сурах гэж байгаа хүмүүс бол бичих арга барилд айгуусан анхаарах хэрэгтэй юм байл шүү гэдгийг тэгээ унших арга барил. Сүүлдээ бол би яг алийг бүтэн унших хэрэгтэй. Алийг нь бол зүгээр abstract conclusion хоёрыг уншаад болчих юм. Би сүүлдээ зарим нь бол шууд голыг хайчдаг байсан баг. Тийм тэгэл тэр чин тэрийг ялгадаг хүртэл болчихж байгаа байхгүй. Ер нь бол за энэ бол нэг иймэрхүү энийг бол заавал тэгэл гайг болчихж байгаа юм л та. Тэр бол айгүй чаленж юм байсан. Нөгөө талаас гэх юм бол яг одоо комплейнт байгаа юм шиг болчих магадгүй. Гэхдээ Iowa бол бас нэг diverse газар биш. Тийм тэгэхээр одоо тэгэл нэг Аз нөхөр явж яхад бол айгүй тийм шокт болж ингэж хардаг юмнууд бол айгүй их байсан. Тийм тэгээд тэрэн дээр бол яг сүүлдээ тоогоо болчихлоо юм л та. Гэхдээ анх очиход бол бас жоохон биш нөгөө өмнө нь нөгөө Virginia бас хэсэг байж байгаа. Virginia ч нь бол яг угаасаа coast дээр те тэгээд people doesn't really care те. Тэнгүүт чинь Iowa-д очивол зүгээр нэг ингээд бар л яваад орлоо гэж бодох чинь цор ганц Аазн байж идэг ч юм уу те. Тэгэнгүүт хүмүүс амар гайхаж харж магаал эрэнгүүтээ болоо юм асуугаал те. Тэгэнгүүт тэр нь жоохон ядаргаатай байсан жинхнээсээ. Танай монголчин electricity байдгүй ч гэж шиг нэрээ яг нөгөө stereotypical question-уудыг бол асуудаг л байсан л та. Тэр нь жоохон төвөгтэй байсан. Бүгд бол тийм биш л байсан. Бүгд тийм биш. Гэхдээ тийм юмнууд бол бусад миний байсан муужуудтай харьцуулахад арай их болдог байсан. Тийм тэгээд тэр нь жоохон annoying. Гэхдээ тэгэл за сүүлдээ тэгэл whatever те. Нэг тоогоо болцолтой. Хамгийн ихэнд бол жоохон тийм ядаргаатай санагддаг. Happiest moment гэхээр одоо мэдгүй тэгэл диплома хамгаалал баярлж. Диплома хамгаалаад мэдээж амар баярлж ирсэн. Гэхдээ happy moment айгүй олон л тоо тэр чинь тэгэл бүр хамгийн ихний moment гээл тэгэнгүүт чинь амар гайгүй үнээр принт аваал ч юм уу тэр чинь тэгэл айгүй олон моментууд байгаа шүү дээ. Тэгэл roommate-ийнхээ өрмөнд очдөг ч юм уу. Тэгэл одоо манай нөгөө сургуулийн нэг статистик номон дээр Mongolia гэдэг нэг гисэн тоо байх ч юм уу те. Ингээл тиймэрхүү моментууд зөндөлтөө те. Ямар ч үсэн Америкт яг магистр хийсэн experience бол айгүй life changing байсан л гэж хөвтөлд өгнөнтэй. Одоо тэгээд өнөөдөр байгаа Закиг бүтээхэд Америкт сурсан experience чи яг хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ? Маш их нөлөөсөн. Би угаасаа яг тэр 2 жилийг айгүй яг өөртөө сайн анхаарч зарцуулъя гэж хичээсэн байхгүй. Тэгэхээр энд чинь ингээ бүр амар бүтэн лист одоо ингээ нэг миний сайжруулмаар байгаа зүйлс гэж ихсаага бичстэй. Яг одоо оролдож байгаа зүйлс нүсгээ өөртөө нэлээд ажиллахыг хичээсэн л тээ зүгээр. Ер нь бол тэгээ тэнцээ чинь одоо тэгэл хамгийн ингээ workout хийхээс эхлэв. Одоо яг би ингээ жоохон алдсан байгаа болохоос би 14 онд эрэхтэй бол бас овоо хөөрхөн фит байсан байхгүй. Тэгээ six pack гэхгүй ч гэсэн нэг 4 pack mac тэгээ тэр үхэнд энэ тэгээд бас нэлээд хичээсэн. Ер нь бол тэгээд өөрийгөө өөрчлөх гэж нэлээд хичээсэн. Тэгээд ялангуяа орчин амар нөлөөлж байгаа юм л да. Одоо жишээлбэл яг Iowa-д байгаа л тэгэл хүмүүс тийм балан юм асуугаал ангууд чинь за окей би арай илүү энэс open minded байх хэвээр тэгэнгүүт илүү юмд жоохон welcome ханддаг байх хэвээр ч гэдэг юм уу тэгэл тэр чинь айгүй олон юм сурж байгаа байхгүй юу? Ер нь бол өссөөсөө. Зөвхөн өөрийгөө open minded байх хэрэгтэй гэж ойлгохоос гадна хүмүүсийг ч гэсэн Монголда ирээд бусад хүмүүсийг ч гэсэн бас арай илүү open minded байгаасаа тэгэхгүй бол угаасаа манайхан ч гэсэн яг ийм юм асуудаг штэ гэж бодож байгаа байхгүй жинхнээсээ. За Монголд тэгэл нэг гадаад нөхөр за байгалтай тэгэл нэг жолоож авах хүнээр эднэр юу асуудаг тий одоо эдрийн хүртэл коммент юм байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол угаасаа л манайхан ч бас тиймэрхүү stereotypical хандлага бол гаргадаг арт хүн бохгүй одоо муугаар хэлж байгаа санаж магадгүй. Гэхдээ үний юм чинь тэгэл яг өөрөө яг тийм орчинд ингэж үзэнгүүтээ за окей тий энэ not comfortable. Тэгэхээр хүмүүсийг бас тийм uncomfortable болгох моргүй шүү дээ. Тий, вигмэргүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юмнуудаас ахвал бас нэлээ юмнууд бодсон л тоо. Ер нь бол нэлээд өөрчлөгдсөн гэж хэлж болно. Бүх талаас. Яг Америк сурахын нэг давуу тал нь тэр л ах шиг байна. Зөвхөн академикли чи хөгжөө зогсохгүй. Яг академик орчноос гадна өөрийгөө ингэж хөгжүүлэх илүү одоо дээр хувилбараа бий болгох яг боломж нь сайн бүрдэж чадсан
бүрдэж чадсан. Тэгээ өөрөө бас тэрийг яг ингээд нөгөө ашиглаж чи чадах одоо нөгөө low хэрэгтэй. hanging fruit л гэж Мгм. тодорхойлно шүү дээ. Тэр нэг Мгм. ойрхон байгаа альмыг ингээ авах хэрэгтэй л Өөрөө байх л хичээл та зүтгэл гаргах. зүтгэл гаргах хэрэгтэй тийм. Тэгэхээр гэхдээ яг би бол юу гэж бодож байна. Хэрвээ би зүгээр одоо юу гэдэг юм би чинь бас хэд хэдэн сургуульд нэг хотлон тэнцсэн байсан юм аа. Гэхдээ би Тэр үедээ. тий тэгээд аюугаар явж таарсан байхгүй одоо тэгэл мэдэхгүй. Тэгэл тэгжл таарсан. Гэхдээ би хэрвээ одоо зүгээр юу гэдэг нэг coast дээр ч юм уу байсан бол яг тийм юм бодохгүй байх байсан байж магадгүй. Тий. Гэхдээ яг аюуд байсан нь айгүй нөлөөлсөн. Тийм байж магадгүй юм байна те. Тий. Одоо муухай юм шиг ярьж сонсогч магадгүй. Гэхдээ жишээлбэл ингээл би Independence Day-ээр ангийнхаа хэдэн гаруудтай бар ороод хэдэн пив уучаал ороо хидчихлээ харих гал явжсан байхгүй. Тэгсэн чинь тэгэл нэг трактагаар ингэж өнгөрөхдөө гал орилол пивний шил над руу шидчихсэн. Тэнгүүт чинь окей те бас ийм юм мэдэрч өөр үт юм байна. Тэ тэр мэрэг чинь ингээл ерөнхийдөө сонь экспириенсүүд бол байгаа. Ер нь бол те. Чиний одоо ямар сургуульд сурсан, ямар мэдлэгтэй боловсралтай юу хийж бүтээсэн, дотоод хүн чанар чинь сайн хүн юм уу, муу хүн юм уу гэдгийг юусоо мэдэхгүйгээр зүгээр гаднаас чинь хараад аац гэдгээр чинь чамаа шууд үзэн ядна гэдэг чинь үнэхээр шудраг бас үсттэй тий. Тийм шудраг бос. Гэхдээ одоо тэгэл Америкт яг одоо бол бас л эвгүүл юм болж шүү дээ. Тэгээд тий. Тэгэхээр тэр чинь ерөнхийдөө in a way тухайн үед аюу тус тодорхой хэмжээгээр байсан л зүйл байхгүй. Тий. Гэхдээ би аюуд бол хайртай шүү зүгээр just saying те одоо нэг аюугийн хүмүүс сонсохдоо биш зүгээр гэхдээ комплейндэд байгаа бол биш шүү тий. Америкч их гүрэн тийм сайн хүмүүс ч байгаа. Одоо аюуд намайг очиход тусалж исэн хүмүүс ч зөндөө байгаа. Одоо пивний шил шидсэн хүн байна. Гэхдээ намайг анх очивол ингээл гэж байж ах чи би хамгийн анх очсон чинь манай нөгөө юунд юу байдгүй нөгөө миний рент хийсэн байр нь ормор байдгүй. Тэгээд цэвэрлээгүү тийш нөгөө нэг дөнгөж оюутнууд нь яваад тэгээд ингээд цэвэрлээ дараагийн хүн орох хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь зүгээр ингээд бүр яг амар messed up байсан байхгүй яг тэр миний орсон апартмент нь. Тэгэнгүүт чинь тэр нөгөө яг юуных нь хүмүүс харчаад цэвэрлж амжаагүй юм байна гэх. Тэгээд надад бол тусалж исэн хүмүүс бас нэлээд байгаа. Тийм тэгэл зүгээр ингээд мэдгүй нөгөө нэг хариулын тав хүртэл авчиж өгч исэн хүмүүстэл байгаа. Тэгэхээр мэдээж сайн хүмүүс өндөө би тэгтээ ганц нэг тийм өвчтөй гарууд угаасаа хааж байдаг шүү дээ. Монголч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас бодож явах л өстэй тийм. Би харин чамаг бас яг тэр нэг Elie Wiesel-ийн шүнийг яагаад орчуулсан юм бол гэж бодоод байдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ ялгуурлан гадуурхах үзэлтэй яг өөрийнхөө бас яг тий одоо өөрийнхөө experience-ийг чадах хэмжээнд тэмцэх гэж л орчуулж ирсэн байх нь байна тий. Тэгж ойлгож болно нэр нь бол тий. Fulbright-д тэмцэхдээ одоо нөгөө мэрэгчлээ аль болох нөгөө наривчилж сонгож одоо нөгөө нэг stand out буюу одоо ялгархын тулд мэрэгчлээ сонгож ирсэн гэд хэллээ шүү дээ тий. Тэр бол яг шалгарах давуу тал болж чадсан эсхийг одоо бид хоёр бол мэдэхгүй байх л да. Тэгтээ харин тийм. Тэгтээ ерөнхийдөө яг энэ тэтгэлгийг авахд юу хамгийн их нөлөөлсөн гэж боддөг вэ чиний бакалавр сурсан бэкграунд бүгд л байх л да тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх магистр сурах гэж байгаа чиглэл эссе гэл ажлын туршлага гэл яг одоо яг Fulbright-ийн тэтгэлгийг авах юмсан гэд бэлдэж эхэлж байгаа залуучуудад оюутан сурагчдад юу гэж зөвлөх вэ? Энэ дээр анхаараарай. Ингэх хэрэгтэй байлээ шүү гэдэг ч юм уу тий. Айгүй олон юм нөлөөлнө л тоо. Гэхдээ яг миний бодлоор зүгээр хамгийн симпл нь яг өөрөө яагаад сурах гээд байгаа вэ гэдгийг айгүй сайн мэдэх хэрэгтэй юм шиг надад санагдав. Тэгэхгүй бол хүмүүс чинь зүгээр л магистр хийх ёстой. It's like an obligation те зүгээр тэгж айгүй магистр сурдаг шүү дээ. Тэгэнгүүт тийм биш зүгээр би магистр сурах гэж байгаа. Гэхдээ яг энэ чиглэлээр би ийм учраас сурах гээд байгаа. Ингэснээр яг ийм өөрчлөлт би авчирч чадах гээд байна. Тэ одоо ингээд тэр чинь угаасаа интервью болно. Тэр чинь бүр ингээд төмөн зүйлийн юм асууж байгаа байхгүй юу. Угаасаа жоохон intimidating те ингээд 3 гадаад 3 Монгол 6 хүн суудсан. Би ганцаараа өмнө нь те нэг ингээд суудсан. Тэгэл тэр чинь бөмбөгдүүлж байгаа байхгүй юу. Ер нь бол асуултаар те монголооч тэр англиарч тэнгүүт чинь тэр асуулт болгонд ингээд зүгээр л би мэдхгүй зүгээр л би MBA сурах гэсэн юм уу гэж хариулж болохгүй байхгүй те. Тэр чинь би яг энэ чиглэлээр сурснараа одоо Монголд жишээлбэл би ингэж human computer interaction-аар сурсан Монгол улсын хэмжээний шиг шалга байна. Тэ байх ёстой. Бид нар угаасаа ингээд технологийн 90 руу ирж байна те. Тэгээд ямар нэгэн технологийн бүтээгдэхүүнүүдийг зүгээр хийхтэй биш. Хэрэглэгчд хүрэхэд хамгийн үнцэнтэй болгодог юм нь энэ мэрэгжил байна. Тэгэхэд Монгол улс нэгж байхгүй байна те. Энийг өөрчилмөр байна. Тэгээд эргэж ирчээд бас энэ чиглэлээр юмнууд хиймээр байна гэд ярьж исэн. Би бас тэр чиглэлээр юмнууд хийж чадсан байх гэж бас найдаж байгаа. Тийм тэгэхээр хийгээч явж байгаа. Тийм тэгэхээр бас айгүй тийм тодорхой
яг яагаад ингэх гээд байгаа юм гэдг нь айгүй тодорхой байх хэрэгтэй. Яг ингээд бүр шалтгаантайгаар те бүр ингээд нэлээд юм reasonтэй байх хэрэгтэй. Би бол миний яг шулуух хэлэхэд миний интервью би тухайн үедээ бол нэлээд одоо хийтэд ихэн чаашийн те надаас бас айгүй хэцүү юмнууд асууж ирсэн. Би зарим асуултан дээр баг annoyed болоод тэгжсэн бохгүй юу. Тэгээд тэр дундаас яг нэг Монгол ах хүү байсан юм а. Тэгээд тэр ах хүү бас нэлээд ингээд нэг ухаад ингээд бүр ингээд зоогоодсон бохгүй амар сонь юм асуугаа. Тэгээд сүултээ нэг гар утсан дээр ч үлээ ингээд яаж исэн. Гар утсан дээр миний хийсэн ч үлээ нэг юм харснаа ажиллахгүй байна гэдэг тэгэхгүй. Тэгэхээр н уцаа өгчөдөө би харыг харсан чи яхав тэр мэдхгүй нэг файрволчлоо өөрийнх нь уцтай холбоотой юм байсан байхгүй. Тэгэхээр үгүй наа чин таны уцтай холбоотой юм байна гэдгсэн. Чи тэгээ ийм мэрэгчлэлээр сурах гэж тэ миний утсан дээр болохгүй байгаа юм гээд тэгэхээр сүултээ би бүр тэгээд ахаар нь сүултээ айгүй annoyed болоод үгүй хүн болгон тань шиг iPhone барьж чадахгүй шүү дээ. Тэгээ ягаад зөвхөн өөрөөрөө хараад байгаа юм бэ? Сүултээ нэлээд annoyed шууд хилцэн бохгүй тэрийг. Тэгсэн чинь яг нөгөө ах уу дугуй болцсон. Тэгээд би гарч ирчээ заа шалт юм хийчлээ дээ одоо тэ kind of annoyed болсноо ингээд нэг тань шиг уцтай хүн. Тэгснэ. Одоо ингээд өнгөрлөө дөө гэж бодоод тэгээд нэг найдаагүй хайцсан байсан чинь нэг 2 хоног 3 хоногийн дараа ч л мэйл ирээд нөгөө principal candidate гэдэг нөгөө нэг ихний гэх юм уу сонголтоор яатсан байсан. Тэгэхээр бас тэрнээс юу гэж мэдгүй бодсон бэ гэхэлэр мэдгүй би тэгэл амар нөгөө ах хүүгийн ч юм уу ингээл талсаад ч юм уу эсвэл нөгөө юмд нь автаад ч юм уу тэгээ нэг ихсгээд өнгөрцөн бол тэнцэхгүй байх байсан байж магадгүй юм байна гэж бодсон. Ягаад тэгэхээр тэр чинь бас миний өөрийн нэг opinion байгаа. Тэр хүний opinion байгаа. Би чинь нэг өөрийнхөө opinion-ыг хамгаалаад нэг юм stand my ground болсон байгаа байхгүй юу? Тэрүүхэн дэндээ. Нэг амар тийм нөгөө хэрүүлийн юм бол мэдээж биш шүү дээ. Гэхдээ яг ингээд өөрийнхөө аргументыг бас ингээд нэлээ хүчтэй их юм уу гаргаж тавьж исэн тийм. Тэгээд тэр бас нөлөөсөн юм болов гэж бодож байна тийм. Тэгээд тэр ах хуу хэрвээ хэн байсан би санахгүй байна. Гэхдээ тэр ах хуу сонсч ивэл бас баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Ер нь ягаад заавал Америк сурыг гэж зорьсон. Америкт сурахын давуу тал нь одоо өөр хаан ч юм бэ? Нэг өндөр хүчлтэй орнд сурахаас яагаад илүү байдаг вэ? Америк би нөгөө сүүл Трамсфелд дээр явж байхад нэг бид нар юунд төрийн департамент дээр нэг хүнтэй уулзаад тэр хүн гэсэн чинь ингэж ярьжсэн байна. America is an idea тийм нэг юм үндэстэн юу гэхээс илүүтэйгээр is just an idea гэж ярьжсэн байхгүй. Тэр надаа тэгээд нөхдүүд болохоор тэр ID-га push хийх хичээдэг. Тэгээд угаасаа л Америк гэхээр яг нэг юм гоё юм шиг юу юм шиг нэг юм хүмүүс нэг юм дэлхийд даяар юм суудсан байдаг шүү дээ. Тэгэхээр нөхдүүд бас яг тэр ID-г аягүй сайн бий болгож чаддаг юм шиг санагдтыг ихтгэл үнэмшилтэй. Хоёрдугаар гэх юм бол яг мэдээж ойлгомжтой дэлхийн хамгийн шилдэг сургуулиуд Америкт байна. Хамгийн шилдэг одоо мэдгүй багш профессорууд бас тэнд байна тий. Тэгэхээр мэдээж эрийг тэнд сурах нь бол давуу талтай academically. Culturally ч гэсэн яг ингээд очиход миний түрүүний ярьсан бах юмнууд байна шүү дээ. Мэдээж сайн нь байна, муу нь байна тэр чинь ингээд тэр бүх юмыг одоо financial discipline гэдэг талаасаа ч гэсэн би яг шулуухан хэлэхэд бол Америкт сурч байхдаа л нэлээд санхүүгийн баттай болсон. Тийм. За энэ ингэ болохгүй юм байна, энэ ингэ юм байна. Яач ч үсэн saving-тэй одоо өглөө ихэд нэг хэдэн төгрөг кэш байж байхгүй болохгүй ч гэдэм. Тэнгүүт чи ингээд яг цаанаасаа хүссэн нэг тийм суулгаж байгаа байхгүй юу нэг тэр орчин нь. Тэгэхээр чин бас academically ч тэр culturally ч тэр авах юм айгүй ихтэй. Тийм. Тэгээд тэр чи бас айгүй олон үндэстэн diverse хүмүүс байна те. Одоо миний хамгийн ихний roommate-үүд гэхэд 2 Америк нэг мал айдаж байх жишээ нэ тэгэл ингээл амар холилдсон те. Тэнгүүтээ манай тэр миний хамгийн амар найз Francis нөхөр болохоор айрамд албаад Navy шумбагч онгоцсон шүү дээ. Submarine алба хаадаг байсан нөхөр. Тэнгисийн зэрэгтэй тэгэнгүүт чинь тэгсэн мөртлөө нөхөр бол Обамаг дэмждэггүй гар тий. Тэгсэн мөртлөө ингээд нэг битээр ингээд болоод идэх ч юм уу те. Айгүй сонин юмнууд бол зөндөө байгаа хгүй. Тэгэнгүүт чинь тэгэл тухайн хүмүүсээс нь ч гэсэн авах юмнууд зөндөө байгаа. Нөхөр бол баг Трампд санал өгсөн байж магадгүй зэрэг. Тэгтээ he's a good guy. Айгүй сонин байгаа хгүй ер нь бол тий. Тэгээ би хөрмөнд нь очиж исэн. Тэгсэн мөртлөө ихнэр нь одоо хагас Филиппин буюу тий Аз Ирлиз. Тийм ихэр I don't know. Ер нь бол айгүй сонин culture шүү дээ бас. Трамп санал өгсөн ч их амар политик. Sorry. Ерөнхийдөө одоо сошиал медиагаар дамжуулаад яг Америкт өрнөж байгаа бүх үйл явцыг хүмүүс шууд утсан дээрээ хүлээж аваад харах боломжтой болчихж тий. Өмнө нь бол зөвхөн гадаад мэдээгээр фильтрдэл орж ирсэн бид нар үздэг гэсэн бол яг Америкт гудамжинд юу болж байна. Бүх юмнууд одоо ерөөсөө нээлттэй сошиал медиагаар бүх хүн хүлээж авч үзэж байна. Тэрнтэй ялангуяа одоо энэ жагсаал цуглаантай холбоотой жагсаал цуглаан
50 жагсаал цуглаа нэг жоохон одоо юу гэдгийг хууль сахиулахын зүгээс одоо эсэргүүцэлтэй тулгараа жоохон ширүүн хүч хэрэглэх тал руугаа жоохон ингээ хэлбичих гээд байгаа ч юм уу одоо видеогоор үзэхэд тийм хэцүү юмнууд бас харагдаад байна шүү дээ. Тэгээд эцэг эхчүүд бас хүүхдүүдтэй бас санаад зовж явах шиг байна Америк явуулахдаа. Ерөнхийдөө Америкт очиход юм бол одоо ингээл хүүхдүүд чинь баг буудаад алчих харч юм шиг янз бүрийн жагсаал цуглаанд оролцож явж байгаа гимтэж бэртэж амиа алдах эрсдэлтэй юм шиг бас санаа зовох юм мэдээж хэрэг байлгүй л яг хаа. Ер нь тэр тал дээр өөрийнхөө бодлого хаваалцаж чинь бол өстой айгүй хэцүү асуулт байна. Миний бодлоор бол яг юу штэ тэгэл нэгдүгээрт яг идрэс айгүй болж байгаа. Надад ингээл хүмүүс хэлжэлсэн л дээ. Америк ч н одоо барах сүнж байгаа юм биш үү, мөхж байгаа юм биш үү гэд хэлжсэн л да. Миний өөрийн бодлоор болохоор одоо яг энэ арт түмэн ингэж эрхийнхаа төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаг, тэмцэж чаддаг, одоо шудраг ёсыг шууд сахиулах гэж ингэж тэмцэж чаддаг. Дайн хүртэл хийсэн шүү дээ. Боолчуудаа чөлөөлөөд тэгээ тэрнээсээ хойш байнгын тэмцэл цуглаан хийж одоо энэ дэвшиллийг бас авчираад байна гэж би харж байгаа байхгүй. Тэр энэ бол ерөөсөө нийгмийн хөгжил дэвшлийн нэг хэсэг юм шүү. Хөгжил дэвшлийн нэг хэсэг. Хугаасаа яг хуу тэгэл юу шүү дээ. Одоо нөгөө Америк чинь яг улс төрийн хэмжээнд нөгөө balance and check гэдэг нэг юм одоо юу гэх юм зарчмаар явдаг те. Тэгээ арчлал чинь угаасаа төгс зүйл биш. Тэгэхээр ийм юм гарах нь тэртээ ойлгомжтой байх. Тэгээд хамгийн гол нь ард иргэдэн бас ингээд дуулга өргөж чадж байгаа нь л айгүй аавштай зүйл баг л та. Одоо чинь үнэхээр энэ юм болохгүй байна. Тийм учраас бид нэр тэмцэх ёстой гэдээ бас жагсаж чадж байгаа нь те. Яг аль алийг буруутгах аргагүй байх л та. Тэр чинь одоо тэгэл хүн хүний бас нэг өөрсдийнх нь үнцэг байгаа те. Тэгэхээр одоо эннийх нь зөв, эннийх нь буруу гэж бол хэлж чадахгүй. Тэгэхдээ аль аль нь бас өөрсдийнх үзэл бодлыг хамгаалж байгаа гэдг нь яг ямар ч байсан арчлал байгаа хэвээрээ гэдгийг л одоо илрэл байх. Тэгэхдээ ер нь бол тэр violence бол сүүлийн үед арай л жоохон хэтрээд байгаа юм шиг надад бол санагдаж байгаа. Тийм зүгээр тэр одоо violence гэдэг нь над руу жишээлбэл нөгөө пивний шил шидчихсэн нөхөрөхэд ингээд зориг орцсон буу барьцсан явж байгаа байхгүй. Ер нь бол одоо ингээд хар ухаанаар төсөөлөхөд бол те. Тэгэхээр мэдгүй нөгөө Обама дээр бол арайч тийм зоригтой байгаагүй. Одоо харин жоохон зориг орцсон юм болов уу гэж зүгээр бодож байгаа. Гэхдээ одоо тэгээд тэгэл яг жамаараа л явж байгаах. Тэгэл мэдээж Америк сүннэ гэж байхгүй ойлгомжтой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яг ингээл болохгүйсэн юм нийл гараа тэрийг фикс хийгээл сайжруулаад явах бах. Тийм тэгж л бодож байна. Тийм тэгээд яг Америк руу явахгүй гэдэг бол тухайн өөрийнхөө сонголтчтэй. Тэгэл угаасаа л тэрнээс өмнө ч гэсэн бас тодорхой хэмжээгээр байсан л зүйл тэ бүх оронд байгаа л зүйл яг шулуухаа хэлэхэд бол тэр чинь нэг ямар ч орон байсан гэсэн тэгэл нэг хідэн гар байгаа шүү дээ. Нэг тийм балаа нөхдөл байгаа шүү дээ. Түрүүн хэлсэн. Тэгэхээр тий. Тэгээд жирэн бас нөхцөл байдлыг одоо анализ хийгээд юунд оролцохгүйгээ мэдээд бие дааж амьдарч одоо сурна л гэсэн үг шүү дээ. Одоо намайг оюутан байхад манай кампус дээр нэг оюутан буудалж өгч ирсэн шүү цагтаад. Яана тийм үү. Тий. Согтуу кампусаар цагдаагаас цухтаад тэгээд Америкийн цагдаа нар ч угаасаа буудах хэрэгтэй байдаг. Тэгээд тийм бол болж исэн. Тэгээд зогтож машинтаа зогтож жагаад согтуу байсан. Автагаа муудалцаад коллеж оюутан автагаа муудалцаад тэгэнгүүтээ арх уугаад жоохон ингээд мэдхгүй депрессд ч юм уу emotional тэгээд цагдаа зогсгсон чинь л согтуугаар гიშгсэн юм шүү. Тэгж байгаа мод мөр гэж зогсоод тэгээ гараад ирсэн чинь хоёр буудцсан. Тэгэл тийм юм болж л байсан. Одоо тэгээд тэр чинь өмнө нь байсан зүйл байгаа тоххой. Тодорхой хэмжээгээр. Тэгээд одоо яах ч ёстой юм. Тэгээд өөрөө одоо нэг амар сөнөөд байгаа даач биш байхгүй. Тэр чинь тодорхой хэмжээгээр байсан л зүйл угаас. Тэр яг хөө тэгээд тухайн үедээ яг муждаал ингээл мэдээдтэй болол гарч ирснаас national level-д бол жишээлбэл юм болж байгаа. Тий. Масагаас хэрэгжүүлжсэн зөв сонголт гэрэл тэр түүгээ төслээд ч хүүхд залуучуудад хүүхдүүдэд одоо 10 жилийн сурагчдад чиглэсэн мэргэжлийн зөв сонгоход тусалдаг хөтөлбөр хэрэгжижсэн одоо ч гэсэн явж байгаа юм төсөл байгаа. Энэ төсөл дээр ажиллаж исэн байх те өөрөө. Тий ажиллаж исэн. Тэгэхдээ тэр чинь яг миний өмнө тэр чинь нөгөө мэргэжил сонголт шүү дээ те. Миний өмнө бол гол юмнууд нь хийгдсэн байсан. Би тэгээд миний байх үед болохоор хүмүүст илүү хүргэх тэгээ нөгөө сургуулиудаар явж яриа хийх мэх тэр шатанд байсан. Тэгэхээр одоо яг мэргэжлээ сонгох гэж сууж байгаа хүүхэд залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо мэргэжил сонголт гэдэг бол айгүй том ишүү болоод байна шүү дээ асуудал. Мэргэжил сонголт яг нэг юм хоёр юм байгаад байдаг шүү дээ. Чиний хийхийг хүсдэг зүйл, чиний хийж чаддаг зүйл. Тэ. Тэгэхээр миний бодлоор бол энэ хоёроо сайн харж агаад энэ хоёрыг чинь яг тодорхой хэмжээгээр огтлцуулж чадж байгаа юм
юу байна гэдгийг л аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр л энэ миний хийхийг хүсдэг зүйл гэдэг ингээд яваад өгвөл бас жоохон өрөөсгөл. Эсвэл зөвхөн чаддаг зүйл гэдэг амар happy биш те unhappy байгаад тахвал бас онцгүй. Тэгэхээр яг чи ер нь яг юунд сайн байгаад байна те. Үнэхээр амар лаг инженер дуулах хүсэлтэй байлаа гэж бодоход би дуулна гэж явж болохгүй байхгүй. Би бол тэгж боддیں۔ Тэгэхээр энэ хоёрыг яаж ингэж баланслаж болох вэ гэдгийг юмыг аягүй сайн. Тийм тэгэхээр би болохоор жишээлбэл ингээд баахан юм сонирхдаг. Тэгээ тэгэнгүүт чинь тэр болгоныг ингээд нийлүүлсэн юм юу байна гэнгүүт чинь human computer interaction чи аягүй тийм юу байхгүй нөгөө interdisciplinary гэж ярьдаг. Тэгэнгүүт чинь би тэнд сурж байхдаа сэтгүүл зүйн хичээл хүртэл үзчихсэн. Тэ ингээд сэтгэл зүйн хичээл хүртэл үзчихсэн. Менежментийн хичээл үзчихсэн. Тэгснэ бүр яг цэвэр дизайны хичээл үзчихсэн. Ингээл амар олон юм. Америкт яг нэг давуу тал нь ийм байгаад байна. Тэг яг энэ interdisciplinary, multidisciplinary, cross disciplinary гэдэг. Тийм тэгэнгүүт чинь яг хуу ингээд би жишээлбэл за би яг ингээд IT-ийн хүн угаасаа биш юм байна. Цэвэр IT-ийн хүн биш юм байна. Тэ тэгээд би болохоор ерөнхийдөө visual талын юмд бас гайгүй not bad юм байна тий. Тэгсэн мөртлөө би яг ингээд дизайнерч гээ явмааргүй тий. Би ингээд зүгээр 100% зөвхөн менежерч баймааргүй тий. Ингээд нэг юм жоохон ингээд юм руу орж чаддаг байх хүсэлтэй байсан байхгүй юу. Тэгэнгүүт за окей тэгвэл хамгийн interdisciplinary юм юу ээж болохоор байна гэдэг талаас бас харсан. Тэгэхээр би бол мэрэгжил сонгох гэж байгаа хүмүүст бол яг миний саяны хэлсэн юмыг бас бодож үзвэл нэг алдахгүй байх гэж л зөвлөмөр байна. Чи юу хийж чаддیں۔ Чи юу хиймээр байгаа. Юу хийх тэрийг яаж огтлцуулж болох уу гэдгийг аягуулсан бодох хэрэгтэй юм шиг. Намайг сурж байхад яг манай бакалавр сурж исэн кампус цуг ажиллаж байсан нэг охин байсан л да. Тэгээ өөрөө эмэгтэй хөхөт гэсэр инженер аяйгуу тийм айхтар инженер сэтгэлгээтэй. Тэгээд өөрөө ч тэрэндээ авиастай чадвартай тийм охин байсан. Тэгээ инженерийн хичээл инженерээр сурч исэн. Тэгээ дээр нь бас өөрөө урлагийн ч авиастай. Тэгээд театрын урлагтай өөрөө аяйгуу сонирхолтой. Багаасаа Америкчууд ч тэр талаар нь хөгжүүлэхтэй маш сайн шүү дээ. Сургуулийнхаа театрт жүжиглдэг байсан. Тэгээд жүжигчнэрээ явчих гэхээр бас яг дагнаж боломгүй. Инженерийн авиастай тэр чинь чаддаг юм байгаад байна шүү дээ. Тэгээд майнероо театр болгоод мейжер юу ажилласан инженерээрээ. Тэгээд төгсөөд юу хийх юм чи гэхээр би одоо юу тайзны инженер болно гэж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө урлагийн тайзны засвал чимэглэл гэрэлтүүлэг акустик юу ч байдгийн те бүх юмнуудыг аюу нарийн тим авиастай мэдрэмжтэй тийм ах. Тэгээд тэрнийхээ инженерийг хийн гэхээр чинь тэгээ яг болж байгаа байхгүй. Харин тийм тий. Тэгээ яг энэ боломжийг Америкт гэсэн. Тий, Америкийн бас яг даваа тал тэрэлтэй. Угаасаа яг бакалаврын түвшинд бол ялангуяа нөгөө яг major minor хийж болдог те. Тэр нь аюу даваа талтай л та. Гэхдээ магистрийн түвшинч тэр чи өөрөө сонгох байхгүй. Тийм. Тэгэхээр би одоо жишээлбэл сэтгүүл зүйн хичээл үзээд алуулж исэн яг шулуухаа хэлэхэд тэр чинь угаасаа Америкийн сэтгүүлч болох гэж байгаа гэсэн баахан гаруудтай цуг ороод Монгол алуулж байгаа байхгүй жинхнээсээ. Тэгтээ тэр хичээлийн үр дүнд магадгүй анрид те тодорхой хэмжээгээр би болсон ч гэж магадгүй. Тэгэхээр хүн нөөс ер нь бол ямар ч байсан тэр авсан курс бол амар хэрэг болсон. Тэр чинь угаасаа алуулж авах. Чи одоо байна шүү дээ. Яг тэдүү үгэнд багтаагаад ийм үйл явдал болсон байна. Унш гэж авах. Баахан юм уншуулснаа. За чи яг тэдүү үгэнд багтаагаад одоо репортинг хий. Тэнгүүч нөгөө native биш speaker гарсан чинь тэнцэж чи алж байгаа байхгүй тий. Тэгтээ яг амар болгоно шүү дээ ямар нэгэн байдлаар. Тийм тэгэхээр чин бас сонирхолтой л доо ер нь бол тий. За одоо яг ингээд Америкт очиж сурах юмсан. Ингээд мөрөдөж байгаа, хүсэж байгаа, зорилго тавьсан байгаа. Хүүхэд залуучуудад хандаад юуг зөвлөх үү? Гэхдээ одоо Америкч нь бас угаасаа ойлгомжтой мэдээж асуудлууд би гихтээ маш гоё орон. Тийм тэгэхээр ямар ч байсан очих ёстой газруудын нэг, боломж нь байвал тэнд суралцах ёстой газруудын нэг. Тийм тэгэл Америк хэрвээ үнэхээр явж сурмаар байвал гэхдээ айгүй хичээхтэй тэгээд өөрийгөө олох тэрнээс гадна айгүй тийм self independent dependent ч юм уу те яг өөртөө бас манайхан чинь ингээд нэг юм бусдад айгүй их найдах гэдэг нэг юм хандлага байдаг шүү дээ. Америкт бол тийм юм товчхонд бол sorry баг байхгүй. Чи өөрөө өөрийнхөө учрыг олох хэрэгтэй. Тэ тэгэхээр тиймэрхүү чадрууд бас айгүй сайн суралцаал. Тэгэхээр би бол ямар ч байсан хичээгээд явуул гэж хэлмээр байна. Тэгээд өөрөө хичээгээд зүтгэх юм бол угаасаа болно. Би ч гэсэн тэгэл өөрийнхөө хэмжээнд хичээж хагаад явцсан болцсон л байгаа те. Тэгэхээр манай Монгол залуучууд бас мундаг юм чинь тэгээд
болж л таараа би бол тэгж л бодож байна. Тийм тэгээд зүгээр just do it те ер нь бол тийм л байна. Уламжлалт болгож тавьдаг сүүлийн асуулт байдаг л да манай подкаст те. Манай дараагийн дугаарын зочноор хэнийг өрөх хүсэлтэй байна? Америк төгсөж явах хэвээр. Америк төгсөж. Үгүй яг би түрүү нөгөө анкл гэдэг нэг дурдсан те. Тэгэхээр яг манай анкл чинь Cornell тэгээд University of Pennsylvania 2 Ivy League төгссөн байдаг хгүй. Нөхөр ер нь бол намайг Америк руу айгүйх ороод татсан хүмүүсийн нэг. Тий. Тэгэхээр ер нь бол нөхөр нэг тийм угаасаа ил гарах дурггүй яг эрдэмтэн л дээ, scientist те. Тэгээд гэтээ 2 Ivy League төгссөн, хоёулангийн тэтгэлгээр төгссөн хүн бол бас цөөхөн байгаа. Тэгэхээр анклигаа бас болдгив гэдэг. Болдгив. Тий. За. Манай анкл байгаа. Монголд байгаа юу те? Монголд байгаа. Анклигаа санал болгомоор байна. За манай өнөөдрийн дугаарт Unread Media-гийн гүйцэтгэх захирал Батзаяа оролцлоо. Анхаарал тавьж сонссон сонсогчдод маш их баярлалаа. Эх 7 хоногт иргэн уулзлаа. Түр баяртай. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа. За баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.